Надад бол эдгээр чинь баахан утаа, машин, тэдний байр тиймэрхүү юмны дунд хахад би бол байгаль цэвэр агаар далайн хажууд ингээл мод тэр ингээл хисээд явж байгаад бол сайхан л. Манай Монгол экологи төв нь 2010 онд үүсгэн байгуулагдсан байгаа. Манайх байгаль орчны чиглэлээр 4 хөтөлбөр хэрэгжүүлдэг. Манай Өсвөрийн байгаль хамгаалагч хөтөлбөр болохоор хамгийн анх 2013 онд хатгал тосгоны 10 жилийн 17 хүүхдэд эхэлж ирсэн. Одоогоор манай зуны зусланг 8 дахь зунаа хичээлж байгаа бөгөөд нийт 100 80 орчим хүүхэд манай зуны зусланд хамрагдаж байна. 2022 оны Өсвөрийн байгаль хамгаалагч зуны зуслангийн маань хөтөлбөр их онцлогтой байгаа. Яагаад гэхээр бид нэр энэ жилийнхаа хөтөлбөрийг маш олон төрлийн хөтөлбөрөөс Монголын хөрсөн дээр буулгаад яг өөрсдийнхөө онцлог тохируулаад гаргасан юм хөтөлбөр байгаа. 5 гадаад 5 Монгол ингээд багштай үйл ажиллагаагаа явуулж байгаа. I think the best way to learn about nature and form like a love for nature is by being in nature and being immersed in it and getting to see and do hands-on activities with the rangers, get to see them doing their work, and really get that exposure. I think is really essential for forming that connection and that interest. And I think the kids being able to see, especially the kids from the city who haven't been up here before, seeing how beautiful their country land really is and how beautiful the setting is, makes them that much. They want to protect it that much more. Өөргөө илүү таньж мэдсэн бусдын өмнө нэгсээ ярьж чаддаг байсан бол ингээд бусдын өмнө ингээ илтгэл тавиад ойлгосон хичээлүүдээ ярьж чаддаг болсон. Тэгэхээр 6-аас 8 дугаар ангийн хүүхдүүд гэдэг бол юмыг хүлээж авах яг хүн болж төлөвшөж байгаа хамгийн чухал үе шатн байдаг. Ерөөхдөө бол дунд сургуулийн дунд ангийн хүүхдүүд байгаа. Тэгэхээр эдгээр хүүхдүүдтэй хамтарч ажиллаад өдөр болгон шин тоглоом, шин хичээлүүдийг зааж байгаа. Тэгээ заах болгонд хамтдаа ярилцах болгонд эдгээр хүүхдүүд нь улам нэгдэж, улам өөрөө өөрсдөө хөгжүүлж байгааг харах бол их баяртай байсан. Орой болгон бид нар discussion буюу өнөөдрийнхөө бүтэн өдрөө хэлэлцүүлж ярилцдаг байгаа. Тухайн үед хүүхдүүд маань болохоор хамгийн их таалагдсан хичээлээр их хөвчлэн англи хэлнийхээ хичээлийг нэрлэдэг. Мөн тэрнээс гадна байгаль хамгаалагч нартай уулзаж туршлах, солилцох, бас тэдний хийдэг ажлын тухай хөшөө мэдлэг хуримтлуулснаа хэлдэг. Би өмнө нь ийм бясалгал хийж үзээгүй. Тийм болохоор хамгийн гоё юмсан. Би бол бясалгал хийхдээ нэг 4 шувны чимээ сонсон, нэг тарваг, тэгээд салхины чимээ, давалгаа, тэгээд нэг зурам дуурахыг сонссон. За миний хувьд болохоор хамгийн гоё дурсамжтай гэх юм бол басан мэдсэн зүйлсээ баттгаад төсөл хэрэгжүүлж байгаа. Тэгээд үүний маань цааз шалтгаан гэх юм бол хүүхдүүд маань төгсөөд гэр бүл болон найз нөхөддөө намар ангийнхантайгаа энэ төслөө хэрэгжүүлэх нь бол энэ зуны зуслангийн хамгийн гол цөм ач холбогдол нь гэж харж байгаа. Манай ах ондог дугууны зохиолын төсөл хийсэн. Манай хатгалынхан бараг сургуулиас 100-аас 40% дугуйндаг. Тэгээд ямар ч юу гэдгөө ундаг дугууны засал гэдгөө. Тэгээд ундаг дугуй алга болдог. Тэгээд бид нэр ундаг дугууны засалыг хийсэн. Yeah, I think every person can play a role in their own community, in their own schools, which is exactly what the kids are doing now, taking these projects, taking these ideas and implementing them in their own schools and being leaders in their community. За ер нь бол аль хэдийн ингээд үзэл бодол нь тогтцсон, үйл хөдлөл нь тогтцсон юм нас бий дүүрсэн хүмүүстэй ажиллахаас илүүтэй дөнгөж ингээд амьдралд хүл тавьж байгаа, өөрийн үзэл бодлыг ингэж бүрдүүлж байгаа юм бага насны хүүхдүүдтэй байгаль орчны чиглэлээр, боловсролын чиглэлээр ажиллах нь маш чухал. Яагаад тэгэхээр хүүхдүүд багаасаа энэ байгаль орчныг хамгаалах юм дадалтай, сэтгэлтэй болж чадсанаар энэ хүүхдүүд ирээдүйд эргэн тойрондоо эцэг эхтэй чийдвэр гаргагчдад бүр ингээд цаашдаа нөлөөлөх тийм хүчтэй байдаг. Ер нь бол байгалыг байгаль хамгаалагч нар гэлтгүй бүх хүмүүс хамгаалах хэрэгтэй. Яагаад гэхээр ингээд дэлхий гэдэг чинь ингээд бидний өөрсдийн гэр штэ.
Тийм болохоор ингээ хүмүүс гэртээ ахтаа нэг ингээ гэрийнхаа юмыг сүйтгэж эвлээд байдгүй шиг байглаач гэсэн гэртээ байгаа юм шиг ингээ сүйтгэхгүй байх хэрэгтэй л. Би Хөвсгөл далаагаа хайрлаж чадна. Би хайртай дотны хүмүүсээ хайрлаж чаднаа. Хөвсгөл аймгаа хайрлаж чаднаа. Би ангамттай хайрлаж чадна. Би модоо хайрлаж чадна.